Сайн байцгаана хүүхдүүдээ 12-ийн 6-гийн 1 А синхрон хичээл үгийн хураах хувиргал. Хичээлийн зорилго маань үгийг хураах хэсэг мэдэж зөв хэрэглэнэ. Хэлний үндсэн нэгжүүд юу бэ гэм бэ? Бүтээвэр. Бүтээвэрлэл мэдээж хэлний хамгийн бага нэгж үг, өгүүлбэр их тийм ээ. За бүтээвэр хэлний хамгийн бага нэгж үг бүтээх хувилгах үүрэгтэй байдаг. За үг болохоор хэлний нэрлэлтийн нэгж, өгүүлбэр бүтээх үүрэгтэй. Өгүүлбэр болохоор хэлний харилцааны бага нэгж болдог. За тодорхой үйл явдлыг илэрхийлэх, нэрлэх, мэдээлэх, харилцах үүрэгтэй. За их болохоор хэлний харилцааны дээд түвшин нэгж гэж явна. За тодорхой хэрэг явдлын талаарх төгс санаа илэрхийлэх үүрэгтэй байна. За хэлний нэгжүүдийг бүгдээрээ сэргээн санджээ. За тэгвэл бүтээвэр гэж юу юм бэ гэхээр бүтээврийг бид нар язгуур бүтээвэр, залхуур бүтээвэр гэж хоёр ангилдаг. За язгуур бүтээвэр гэхээр идэвхтэй язгуур, идэвхгүй язгуур гэж ангилдаг. Идэвхтэй язгуур нь мэдээж нэр ба үглийн язгуур байдаг тийм ээ. Идэвхгүй язгуур гэхээр дүрслэг ба дуурайх язгуурыг бид нар хэлдэг. За залгуур бүтээврийг бид нар дагавар нөхцөл гэж хоёр ангилдаг. За нөхцөлийг тэгвэл нэрийн ба үглийн нөхцөл гэж ангилдаг. Нэрийн нөхцөлд юу ордог вэ гэхээр тий ялгалт нөхцөл, хамаатуулах нөхцөл. За үглийн нөхцөл болохоор холбох болон төгсгөх нөхцөл орох нэ. За нэр үгийн бүтэц ямар байдаг юм бэ? За язгуурын дараа дагавар, дагаврын дараа олон тооны дагавар, тий ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл гэсэн бүтэцтэй байна. Үйл үгийн бүтэц тэгвэл язгуур, дагавар, хэвийн дагавар, байдлын дагавар, холбох ба төгсгөх нөхцөл гэсэн ийм бүтэц дараалттай бичигддэг байна. За өгүүлбэр болоод ирэхээр бүтэц ба бүтэц ус гэж ангилдаг. Бүтэц өгүүлбэр гэхээр энгийн болон нийлмэл өгүүлбэрийг бид нар хэлнэ. Бүтэц бус гэхээр жинхэнэ бус аялга үг, жинхэнэ аялга үг гэж ангилнаа. За эхийн нэгж буюу бүтцэхээр за хэсэг, бүлэг, анги, зохицолбор, мөчлөг гэдээ явдаг тийм ээ. Тэгвэл нэг зохицолбороос бүтсэн ихч байж болдог. Түүнийг бид нар бичил их гэж хэлдэг юм байна. За үг бүтэх ямар арга байдаг вэ гэдгийг эндээс харна. Монгол хэлний үгсийг тэгвэл бүтцээр нь үүсмэл гэж хоёр ангилаад байдаг. Аливаа хэлний тэгвэл үүсмэл үг, үүсмэл бус үгээс олон байдгаа. Тэгэхээр ч үүсэж үг бүтэх арга нь илүү эртвэхтэй хэрэгжигддэг гэсэн. За үг бүтэх аргыг бид бол үндсэн арга, туслах арга гэж хоёр ангилдаг. Үндсэн арга гэдэг дээр бол дагаврын арга, үнэлэх арга гэж орно. Туслах арга маань авиа сэлгэх арга, үг товчлох арга орох нэ. За тэгвэл цааш нь аливаа хэлэнд хэлэх бичгийн хэмнэлтэд холбогдоод ихэвчлэн нийлмэл үг, нэр томьёог хэмнэж хураах ёс байдаг. За тэгвэл үг хураах хувиргалын аргууд ямар аргууд байт юм бэ? За нэгт нь нийгмэл нэрлэлтийн эхний үсгээр товчлох. Монгол улсын боловсролын их сургууль гэдэг юм уу? Би за улсын их хурл гэдэг уйс гэл ингээд ихээ гэдэг ингээд товчилчдаг гэсэн үг тийм ээ. За хоёрт нь нийлмэл үг нэрлэлтийн эхний үеэр товчлох гэж. За нэгтлэн бодогч гэдэг эхний үеүүдийг аваад небо гэд нэрлэлцдэг. За Монголын цахилгаан холбоо буюу Монцема гэд ингээд эхний үеэр нэрлэлсэн байдаг байна. За дараа нийлмэл үгийг аль нэг үгээр нэрлэн гэж. За өргөө кино театр гэд. За тэгмүүд өргөө гингүүд бид нар одоо кино театр юм байна гэд ойлгочдөг тийм ээ. Тэгвэл нийгмийн тухай мэдлэг гэдэг хичээл маань нийгэм гингүүд өнөөдөр нийгэм гэдэг хичээл нийгмийн тухай мэдлэг орох юм байна гэд гэх мэтээр одоо нэг үгээр нас нэрлж болдог байна. За нийлмэл үгийг тодтогчоор нэрлэн гэж. За тайлан илтгэл гэдэг тайлан гэдэг үг нь одоо илүү тодтогчоор нэрлээд сурах чиг сурах гэдгээр нь одоо нэрлж болох нэ. За хүний овгийг эхний үсэг үеэр нь товчилж чинь. За нацгийн баг байна. Энэ баг байна. За долгорын нима, доо нима гэх мэтээр үгийг бол ингэж хурааж хувиргаж болдог байна. За 6-ад нь хүний нэрийг шууд хэлхийг зээрлэн хүндэтгэж эхний үеэр нь нэрлэх. За намдаг багш гэхэр наа багш, пүрүү очир багш гэхэр по багш гэх мэтээр ингэж товчилж өчдөг байна. Хурааж өчнө гэсэн үг тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ үгийг хураахтаа юуг анхаарах юм бэ? Нэр болон үйл үгийн бүтцээ сэргээн сайтар ойлгосон байх ёстой. Үгээ бүтцийн дагуу зарлан бүтээвэр бүрийг тайлбарлаж чаддаг байх ёстой. Үгийг хураан хувиргах аргыг сайтар уншиж ойлгох, жишээг ажиглаж баттгах ёстой. За өгсөн жишээг тохирох аргад нийцүүлэн хурааж хувиргаж чаддаг байх ёстой нэ. За эдгээр зөвлөмжийн дагуу хүүхдүүдээ дараах сорил даалгавруудыг хийгээд илгээгээрээ. За сабмит тэгээд илгээгээрээ. Компьютер дээрс орж ивэл түүрний инхийн утсан дээрээс бол хендинг гэх мэтээр хийгээд илгээгээрээ хүүхдүүдээ.